Харилцан хүндэтгэе гэдэг ийм үндэсний хэмжээний аяныг 3 сарын 1-ээс эхлүүлж байгаа нэ өнөөдрөөс эхэлж байгаа. За. За энэ яаж байгаа вэ гэхээр өчигдөр гендерийн үндэсний хороо Швейцарын хөгжлийн агентлаг Нүүбийн хүн амын сангийн гендерт суурилсан хүчирхийлэлтэд тэмцэх гэдэг төслийн дэмжлэгтэйгээр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр за мөн Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээнд харилцан хүндэтгэе гэдэг аяныг 3 сарын 1-ээс 4 сарын 1-ний хооронд одоо 1 сарын хугацаатай зохион байгуулахаар болж байгаагаа зарлж хэвлэлийн хурал хийсэн. За энэ хэвлэлийн хуралд бол гендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Инх Баяр, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бүри, за тэгээд Нүүбийн хүн амын сангийн суурин төлөөлөгч тэргүүний үүрэг гүйцэтгэгч оюунаа нар үг хэлж уриалга гаргасан. Энэ уриалга нь ер нь аяны зорилго юу юм бэ гэхээр гендерийн эрхтгч байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18-ын 3-ын 10-т заасан гендерийн эрхтгч байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж байгууллага олон нийтэд сурталчлан таниулах байгаад идэг. Гэхдээ бид нэр танихгүй шүү дээ. За тэгээд тэрнээс гадна гендерийн хэвшмэл ойлголт, гендерт суурилсан хүчирхийллийн талаар олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачлагыг дэмжин дэлгэрүүлэх, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч байгаа тэгш эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсгох асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж хэрэгжүүлээ, төрийн байгууллагуудад хүргэе, ухуулга нөлөөллийн ажлыг эхлүүлэе гэдэг ийм ерөнхий чиглэлтэй байна. Тэгсэн чинь энэ харилцан хүндэтгэе гэдэг аяныг хайраа хайрлая, хандлагаа өөрчлөе, хамтдаа үлгэрлэе гэдэг уриатаагаар зохион байгуулж байгаа. Гендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл гэхээр ер нь бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд бол яг адилхан байдаг гинэ. Зөвхөн эмэгтэйчүүд хүүхдүүд ихэнх нь бол одоо яг хохирдог гэдгийг судалгаагаар гарчаад байгаа. Гэхдээ эрэгтэйчүүд ч гэсэн хохирогч байх нь байдаг. Энэ бүр нилээдгүй байдаг. Тэгэхээр эрэгтэйчүүдэд чиглэсэн аяныг эмэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдв гэж ойлгож болохгүй. Тэгээд анхаарахгүй үлдэж ерөөсөө болохгүй. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдэд чиглэсэн аян зохион байгуулахад хамтдаа одоо цугтаа оролцъё. Дээрээс нь одоо ямар нэг байдлаар тэрийг орхихгүй байя гэдгийг онцолж байгаа юм байна. Тэгээд гендерийн үндэсний хорооноос харилцан хүндэтгэлтэй бай, гэр бүл хүний эрхийн асуудал, эрэгтэй эмэгтэй хүн бүрийн асуудал гэдэг чинь нэг юм шүү гэдгийг одоо хамтдан зохион байгуулж байгаагаар онцлог юм байна. Тэгээд хэвлэлийн байгууллага, төрийн байгууллагууд, яамд, олон улсын донор байгууллагууд, хүний эрхийн болон эрэгтэй эмэгтэйчүүдийн чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагууд, цагдаагийн ерхий газар, цагдаагийн байгууллагууд, орон нутгийн үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллагын 99 хүн оролцсон гэж байна. За. Ер нь бол улс даяараа ийм одоо харилцан хүндэтгэе гэдэг аян болж байгаа юм шүү. Би яг энэ чиглэлээр өчтөр ярилцлага хийсэн. За энэ бям гарагт явах хаа. Ер нь бол гэр бүлийн төвшөнтэйч тэр ахаад дээр нь бол нөгөө хөдөлмөрийн шинэ хуулийг нэлээх ярьж илээ. Байгууллагын орчны хүрээнд бол бас харилцан хүндэлтэй байх. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд тэгш байх те энэ асуудлыг бол нэлээх бас ярилцсанаа. Тийм учраас бүх одоо ажил олгогч нар маань хөдөлмөрийн шинэ хуулийг сайн судлаарай. Хөдөлмөрийн шинэ хуулийн дээр бол нэлээд гендерийн мэдрэмжтэй ийм шинэ заалтууд орсон байгаа шүү гэж ингэж хэлжсэн шүү. Тэгээд яг эндээс авсан юм нь бас гоё те. Эмэгтэй хүмүүсийн асуудал эрэгтэйчүүдэд хамаагүй биш. Эрэгтэйчүүдийг ч гэсэн эмэгтэйчүүдэд хамаатай гэдэг юм байна те. За баярлалаа.